Явцсан тий. За сайн бацгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За та бүхний харж байгаачлан Toyota Мөнхбат манай өдөр River Garden хотгоны одоо энэ River Kitchen Pub гэдэг энэ газрын уртлын зогсоол дээр тест драйв Toyota шинэ машин Toyota Q дугаартай автомашин Lexus гэсэн машины бүрэлдэхүүнтэй тест драйвын өдрлөг инхүү эхэлж байна. За та бүхэн маань өнөөдөр 7 цаг хүртэл манайх байх болохоор ажилтаа бол ажиллаад хараад ирж болно. Эсвэл одоо шууд ирээд машинуудыг бүгднийг мэдээллийг аваад унж үзээд өөрийн болох бас боломжтой ийм гоё өдрлөг инхүү эхэлж байна. За та бүхэндээ Toyota Q үйлчлэгээний талаарх мэдээллийг энэхүү лайваар хүргэнэ. За одоо манай дээр бол 5 машин бол ирсэн байгаа. Тэгвэл компани дээр бол нэг 10 хэдэн машин үлдсэн байгаа учраас энэхүү 5 машин л ганцхан борлогдох боломжтой гэж та бүхэн битээ бодоорой. За энэхүү 5 машин бол ерөнхийдөө манай Toyota Q дээр байгаа ерөнхийдөө хамгийн он залуу, хамгийн бага километр гүйлттэй бэлэн худалдаалагдах боломжтой ийм машинууд байгаа. За машинуудаа эхнээс нь хэдүүлээ танилцаад явчих. За энэхүү загварыг хэдүүлээ урдаас нь харахад бол ZX загварын 300 байгаа. Тэгтээ 24 онтой 5000 км гүйлттэй яг шив шинээрээ байгаа. 24 онтой болохоор моделиста хормоо маань ороод ирчихэж байгаа. За full option загвар учраас энэхүү загварыг бол та бүхэн маань аваад маш гоё тухтай өөрийн болгоод бас явах боломжтой байгаа. Бөксүүд нь халаа төрчин, өрөөлн салхин шилэн халчин, за уршигаа километрээ цацчин. За ZX маань бол ерөнхийдөө илүү гоё урбан хоталтай, илүү гоё царайлаг, нүүр болон хормоотой, хортой, обуудтай гэдгээр бас давуу талтай. За мөн 300 дотроо одоо хойдлтын игнэндээ дэлгэцтэй ганц загвар ZX байгаад байгаа. За энэхүү загвар 24 онтой 5000 км гүйлттэй. Үүний хувьд бол 335 сая төгрөг гэж байгаа. Та бүхэн маань 10% урьдчилгаатай байхад энийг банк болон банк усаар өөрийн болгох боломжтой байгаа. Ийм гоё давуу талтай автомашин байна. Эхний автомашин бол шаргал өнгийн салонтой байгаа. За дараагийн загвар бол хүмүүсийн маш их сонирхдог, маш олон одоо хүн худалдан авдаг загвар бол GXR Leader 300 байна. За энэхүү Leader 300 маань 23 онд үйлдвэрлэгдээд 24 онд манай Мөнхбатаар борлогдоод ердөө 8000 км явж байгаа ийм загвар. За үүний хувьд бол 225 сая төгрөг гэж байгаа. GXR Leader маань энгийн гэдэг утга нь ямархуу утгатай вэ гэхээр V6 4000 мотортой. За тэгээд урдлын игнэний суудал нь халж хөрнө, арьсан суудалтай, дээр люктэй, ухрах камертай, урд хойноо мэдрэгчтэй ийм загвар байдаг. За одоо болохоор IT Yokohama-гийн гоё дугуй тавьсан байгаа болохоор та бүхэн маань унаад явхад яг тохиромжтой. За тэгээд ингээд харах юм бол шаргал өнгийн салонтой байж байгаа. За 23-24 онтой автомашин учраас он бол ер нь бол бас залуудаа орж байгаа. За 8000 км гэдэг нь маш бага километр гүйлтийг хэлж байгаа. За энэхүү загвар бол ерөнхийдөө за зарим юмаач хуулаагүй, арьсны үнэрнж гараагүй, яг цоо шинээрээ ийм сайхан GXR Leader манай Toyota Q дээр байна. River Garden-ы зогсоол дээр та бүхэн маань ирээд унж үзээд өөрөөсөө ирээд яг хараад машиныхаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоо аваад явах боломжтой байгаа. За дараагийн загвар бол мөн адил маш олон хүний бас хүсдэг төрлийн машин бол Lexus 600 F Sport загвар. За энэхүү загвар бол дотн гаднагүй бүтэн хуулгай хийлэгдсэн. 23 онд үйлдвэрлэгдээд 23 онд одоо манай Lexus Мөнхбатаар борлогдоод нэг хүн унаад 19000 км гүйлттэй. За маш бага километр гүгээд за дотн гаднагүй бүтэн хуулгай хийлгээд одоо энэ зуныхаа дугуйг тавьчихсан. Ерөөсөө нэр шилжээд унаад гарах боломжтой болгоод тавьчихсан байгаа. За хар өнгийн салонтой 600 дээр бол ерөнхийдөө одоо опшн нөх яриад хэрэггүй байх гэж бодож байна. Full option загвар. Дээрээс нь кузов өргөчтэй хаалга сорчно. За яг F Sport урбан VIP гэж 3600 ирдэг бол энэхүү загвар бол F Sport бусдаасаа юугаар ялгаатай вэ гэхээр за спендл грил, нүүр болон хормоо илүү гоё спортлог сүрлэг харагддаг. За тэгээд дээрээс нь 2 дугаар игнэндээ дэлгэц байхгүй. Багаачндаа 2 суудал байхгүй учраас багаачны зай бол нэлэнхүү том болоод явчихж байгаа. За энэхүү хуулагтай, зуны дугуйтай, он залуу, бага километр гүйж байгаа. Энэхүү сайхан F Sport-ыг та бүхэн маань бас банк болон банк усаар авах боломжтой байна. Өнөөдөр River Garden дээр ирээд та бүхэн маань 600 яг яаж кузов өндөрлөлт юм байна, камер нь ямар байд юм байна. За явдал нь яг одоо 5-70-тай харьцуулаад хүмүүс их ярьдаг. Явдал нь хэр зөөлөх юм байна. Та бүхэн маань өнөөдөр ирээд яг унаад өгчих боломжтой байгаа ш. За дараагийн загвар бол 250 байна. Заадлынх нь бензин, энэ нь дизель.
За дизель нь single turbo 2.8 мотортой. Энэхүү хоёр машин маань хоёулаа full option загвар. Юугаараа ялгаатай вэ гэхээр бензин болон дизель гэдгээр ялгаатай. За бензин нь бол 2.4 single turbo байдаг бол дизель нь 2.8 single turbo. Ерөнхийдөө хүчний хувьд туулах чадрын хувьд бол дизель нь бол илүү болчихно. Тэгэхдээ бензинээ бол одоо туулах чадвар муу гэж байгаа юм биш. Ерөнхийдөө энэхүү хоёр загвар маань илүү оффроуд загвартай учраас туулах чадвар хоёулаа маш сайтай байдаг. За тэгээд single турботой 2.8, 2.4-тэй байдаг учраас бензин зарцуулалт маш багатай. Тэгтээ туулах чадвар маш сайтай. За энэ маань болохоор уртлын игнэний суудал нь халаад төрчин арьсан суудалтай. За тэгээд 5 хүн зорчоод явах боломжтой. 18-тай обуудтай одоо ET дугуй тавьчихсан. Яг унаад явхад бэлэн 360 бүтэн камертай. За 250 маань болохоор одоо хүмүүс нэг илүү жижигхэн гэж яриад идэг штэ. Ерөөсөө тим юм байхгүй 300-тай одоо дотор нь суугаад явхад бол ерөнхийд бараг адилхан дөө. Тийм учраас ерөөсөө юм жижиг хавчиг гэсэн ойлголт байл та бүхэн маань авч болохгүй бах нэ. За маш гоё зөөлхөн явдалтай хүчний хувьд бол одоо энэ харагдаж байгаачлан Crowell MTS тохиргоо Drive Mode 5 ширхэг байгаа. Төвийн болон хойд дифференциалд үзэгч Stabi Bar L4 хүндрүүлэгч гээд одоо ерөөсө байж болох бүх оффроуд загварын опшн энэ машин дээр бүгд байж идэг. За бензин загвар дээр болохоор за энэхүү загвар болохоор 24 онтой 24 онтой 23000 км гүйлттэй. Үнэ нь маш боломжийн 210 сая төгрөгөөр авч байгаа. Та бүхэн маань 10% урьдчилгаатай байхад банкус аль нь энэ машиныг авах боломжтой байна. За энэ өстой яг л одоо машинд хийж болох бүх юмыг хийцэн яг бэлдээ тавьсан автомашин байгаа. 250 бензин дотн гаднгүй бүтэн хуулахтай урдаар радиатор хамгаалах тор хийцэн байгаа. За тэгээд дээрэс нь бензин маань илүү одоо нэг нүүр болон обууд нь илүү гоё одоо хот талдаа урбан загвартай болоод явцдаг. 20-той обуудтай тэрэн дээр ийм Yokohama-гийн оффроуд цоошин 4 дугуй тавьсан. Одоо унаал ерөөсө хөдөө гадаа явхад ерөөсө яг бэлэн. За тэгээд дотн гаднгүй хуулгаа хийлэгдсэн. Шаргал өнгийн гоё юм гэгээлэг өнгийн салонтой. За опшн бол яг бүх суудал нь халаад төрчин, өрүүлэн салхин шил нь халчин 360 камертай түрүүний хэлсэн Crowell MTS Drive Mode бүгд байж байгаа. За дизелээ бодох юм бол энэ дээдлийн лүкийг та бүхэн маань харж байгаа юм бол юм гоё. Panamera лүктэй болчдөг. Хойтлын игнэндээ лүктэй учраас унаад яг дотор нь одоо ингээд унаад явхад маш гоё юм тухтай гэрэл гэгээтэй юм гоё мэдрэмжийг бас жолоож болон зорчигч нарт ингээд төрүүлдэг юм загвар байгаа. За энэхүү загвар бол 25 онтой ерөөсөө яг 1000 км явж байгаа. Одоо шинэ машин бол та бүхэн маань бас мэдж байгаа юм бол 25 оны шинэ машин та бүхэн маань унаад 1000 км явчаад ирж шалгуулж үйлчлэгэндээ ордог тийм ээ. За энэхүү загвар бол одоо яг 1000 яваад шалгуулад үйлчлэгэндээ ороод яг л одоо унаад явхад ерөөсөө яг бэлэн автомашин байна. За Prado маань ингэ шилээр онгоцдог. Энэ бас илүү гоё давуу талтай. Ерөөсөө ингээл юмаа аваад тавихад маш их хялбархан. За тэгээ эндээ энэ камер байгааг та бүхэн маань харж байгаа бох. Энэ камер маань жолоочийн тэр голын толь маань энэ камертай холбогдсон. Та бүхэн маань энд дүүрийн ачаад голын толиороо ингээ хойдлоо харагдахгүй байна гэсэн юм байхгүй. Одоо энүүгээр камертай учраас та бүхэн маань асуудалгүй сайхан харах нэ. За тэгээ мэдээж хойноос ингээ томороо онгоочно. За хэдүүлээ уршаа явж байгаад нэг 5 машина ерөнхий хараад. За тэгээд манай дээр өөр бас маш олон машины сонголтууд байж байгаа. ZX, VX, GR Sport 300-ууд бас манай компани дээр байж байгаа. Та бүхэн маань одоо хоттой ойрхон учраас эхлээд River Garden дээр ирээд мэдээлэл аваад за энд яг таны сонирхож байгаа автомашин байхгүй бол манай компани дээр байж байгаа. Очоод бас унж үзэх боломжтой. Тийм болохоор та бүхэн маань River Garden дээр өнөөдөр 19 цаг хүртэл энэхүү тест драйв өдөрлөг маань байна. За тэгээд удахгүй бас нэг 2 цагийн дараа ахаад нэг лайв хийн та бүхэндээ тэрүүгээр бас юу болж байгааг харуулад явъя. За ганцхан Toyota Q биш Toyota-гийн шинэ машин, Lexus-ийн шинэ машины ивент бас болж байгаа болохоор өргөнөөр ирж үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. За тэгээд та бүхнийгээ ирэнгүүт нь сайхан машинтай танилцуулаад унж үзүүлэх болохоор ирэхээр нь уулзцгаая. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За байршлаа нэг хэлчихэ. Одоо энд харагдж байгаа River Garden гэдэг хотхон байгаа. River Garden хотгоны за яг энэ Kitchen Pub гэдэг ийм цэнхэр ийм хаягтай ийм pub байгаа. River Kitchen Pub гэдэг. За яг энэний одоо ертөнцийн зүгээр хойдолд нь машиных нь авч зогсоол дээр одоо манай энэ тугнууд хийсэж байгаа. Та бүхэн маань одоо энэ нэг маршлын гүүрнээс River Garden руу эсвэл энэ
Зайсангийн гүүрнээс River Garden руу эргэл явж байгаа манай тугнууд угаасаа намираад байж байгаа дөө. Тийм болохоор та бүхэн маань ирээд гоё үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. За энэхүү лайвыг худлааны зөвлөх сундуу миний бие хийж гүйцэтгэлээ. За ирэхээр нь та бүхэндээ гоё машинуудын танилцуулаад явъя гэж бодож байна. За та бүхэн маань хүрэлцэн ирээрэй. Баярлалаа.